эзэн дотор идэж, эзэн дотор тайтгарч, эзэн дотор ойлголтыг авч, түүн дотор бидний сүнс зүрх сэтгэл амрах тэр цаг байна. Тийм учраас миний цаг биш, эзний өдөр гэж бид хэлдэг. Бид хангалттай 6 өдрийн туршид 168 цагаас 6 өдөр нь хэдэн цаг байдал байна. Бид нар хангалттай тэр цагийг эзэн бидэнд өгдөг байна. Өөрсдийнхөө амьдрал ахуйг хангахад, ажиллахад, хөдөлмөрлөхөд харин эзэн өнөөдөр энэ цагийг өгөхдөө хүн бүрийг над руу ирээсэй гэж хүсэж байгаа. Өнөөдөр олон хүмүүс өөрийгөө яг хаана яваа, хэн бэ? Би ямар зоригтой амьдарч байгаагаа ч мэдэхгүй байна. Магадгүй зарим нь би 100 наслах байх гэж бодож яваа. Зарим нь би 120 наслах байхаа гэж бодож байгаа. Магадгүй зарим нь энэ амьдралынхаа тэр таашаал, тэр амьдралаас өгч өгөө зүйлсийг хамгийн сайн нь гэж бодоод явж байгаа. Тэгэхээр бидний эзэн бол өөрийн хүмүүсийг дуудахдаа бүхий л хүмүүсийг өөр рүү ирээсэй гэж хилдгийн бичигдэж үлдсэний том шалтгаан тэнд байна. Яагаад гэвэл хүнд амралт хэрэгтэй. Хүний нүүр царай тэр хүний толин байдаг. Хүний нүүр царай ямар байна? Нүүр царай үнэхээр өвчтөө хүнийг харах юм бол баяртай байдаггүй. Яг түүнтэй адилхан сэтгэл нь өвчсөн хүний нүүр царайч тийм баяртай байдаггүй. Тэгэхээр бид энэ бүгдээс юуг олж харж байгаа вэ? Хүмүүс тэгж их ядарч байдаг юм байна гэдгийг олж харж болж байгаа. Хүмүүс ямар их ядардаг юм бэ? Хүмүүс ямар их маш хүнд ачаан дунд ингэж явдаг юм бэ? Тэгээ түүнийгээ өөрөө бий болохгүй, өөрөө тэрнийхээ ард гарах гээд ямар их зүтгэдэг юм бэ гэдгийг харж болно гэсэн. Тэгээ өнөөдөр бүгдээрээ хамтдаа Христийн чуулган яагаад оршин тогтнож байгаа вэ гэдгийг жаахан зогс зүйлээс ингээд дурдлаа. Тэр өөрийнхөө сүм чуулганаар дамжуулан би байдаг гэдгийг харуулдаг. Өөрийн чуулганы тэр бүх тэр үйлчлэл болоод бусад болж байгаа бүх зүйлсээр дамжуулан би байдаг гэдгийг харуулж байгаа. Түүн дотор өөрийн үг нь амьд гэдгийг тэр үргэлж баталдаг. Тэр өөрийн хүмүүсээр дамжуулж баталдаг. Тэр өөрийн илгээж байгаа хүмүүсээр дамжуулж өөрийн дуудсан тэр дотроо сонгосон хүмүүсээр дамжуулж ярьж баталдаг байна. Амен. Түүний нэг жишээ бол бидний өмнө өгсөн Библи буюу 1500 жилийн туршид 40 гаруй хүнээр бичигдсэн тэгсэн мөртлөө 1500 бичигдсэн мөртлөө нэг чухал зүйлийг тэнд дурдсан байна. Тэр нь аврал байна. Халелуя. Тиймээс өнөөдөр бүгдээрээ хамтдаа миний аврал болсон эзэн гэсэн энэ сэдвээр хамтдаа хуваалцъя. Хүний зүрх зарим тохиолдолд ялдаг. Тэр хүнийг өөрийг нь ялдаг. Хүний зүрх өөрийг нь ялж байгаа үед хүн ямар болдог вэ гэхээр айцтай болдог. Онцгойлон энэ нь ямар үед вэ гэхээр гим нүгэлд хутгалдсан үед. Эсвэл хийх ёсгүй зүйлийг хийсэн яг тэр тохиолдолд хүний зүрх өөрийг нь ялалдаг байна. Тэг яг энэ үед хүн ямар болдог вэ? Ямар зориггүй болдог, итгэхгүй болдог. Дээрэс нь тэр хүн урагшлах, тэр уршаагаа харах бүх зүйл ингээ хаагдсан байна. Тэгэхээр бидний аврал болсон эзэн яг энэ тухай олон зүйлсийг ярьж болох ч гэсэн бид нар өнөөдөр яг миний аврал яагаад хүмүүст хэрэгтэй юм бэ гэдэг тухай бүгдээр хамтдаа хуваалцъя. Инхийн тулд 3 чухал зүйл. Би бурхантай харилцах миний шинэ харилцаа 3 чухал зүйл дотор багтаж байна. Нэгдүгээр минь бол аврал бол миний амьдралын хамгийн том шийдвэр байсан гэдгийг бид нар ойлгох ёстой. Хүн өөрийнхөө авралыг Бурханаар дамжуулан би аврагдсан гэдгээ ойлголт гэдэг бол асар том ойлголт. Энэ бол том шийдвэр. Харамсалтай нь хүмүүс ямар тохиолдолд энэ авралыг өөр зүйлстэй харьцуулж болоод байна вэ гэхээр тэр авралыг өөрийнхөө амьдралын одоо хөгжилтэй өдөр хоногуд тохиолддог хөгжилтэй өдөр хоногудтай ингээд харьцуулчихсан тэрний нэгэн гэж бодоо явж идэг учраас авралыг үн цэнтэй тооцдоггүй байна. Сольждаг, хольждаг.
Энэ өнөөдөр миний их сэтгэлийг хөгжөөх зүйл энэ учраас аврал төрд байж байгаараа би Есүсгүйгээр яг энэ миний сэтгэлийг хөгжөөж байгаа тэр зүйлээр би өнөөдөр амьдраахыгээд дураараа явж байгаа гэсэн. Тэр хүн энэ агуу том шийдвэр байсан гэдгийг ойлгоогүй учраас өөр амьдрал тохиолдох жижиг сажиг сэтгэлийг нь тижээх, баясгах, оюун санааг нь тэмээх хөгжөөх тэр зүйлстэй холж чадж байгаа. Үнэн дээр бол Библи бол биднэрт авралын тухай маш том зүйл гэдгийг бүр ойлгуулсан. Энэ аврал миний амьдрал тохиолдох тэр хөгжилтэй өдөр хоногуучиг тийм зүйл биш. Энэ миний амьдралын бүр насан турш цаашид бүр энэ дэлхийгээс явсны дараа миний амьдрал ямар байх вэ гэдгийг шийдэж байгаа тэр том үйл явдал гэдгийг бид нэр маш сайн хүлээж авах хэрэгтэй болж байна. Хэрвээ энэ зүйлээ бид хүлээж авахгүй бол энэ амьдрал энэ наран дор амьдарч байхдаа бид яг бидэнд өгдөж байгаа тэр үүрэг хариуцлага бидний амьдралын гол зорилго болж явсаар байгаад би амьдралаа дуусгах болчихно. Ингэхгүй тулд хүнд амралт хэрэгтэй. Хүнд аврал хэрэгтэй. Хоёрт нь бид нэр энэ том шийдвэр нь яг юу юм бэ гэдгийг үнэхээр ойлгох хэрэгтэй. Том шийдвэр гаргацсан гэд бусдыг нь ойлгохгүй болвол нэг л өдөр би өөр зүйлээр энэ өөрийн итгэл үнэмшлээ солио хийхэд бэлэн болно гэсэн үг. Бүрэн ойлгох хэрэгтэй. Аврал нь яг юу юм бэ гэдгийг. Энэ бүрэн ойлголт очоогүйгээс болоод хүмүүс зүгээр сүмд явдаг унтаа тэр хүмүүс болж хөөрдөг. Энийг ойлгоогүй учраас хүн өөрийнхөө амьдралыг өөрөө төлөвлөсөн хിവэрэл байдаг. Энийг ойлгоогүй учраас хүн зүрх сэтгэлээрээ Бурхны өмнө үнэхээр хүндэтгэл мөргөл өргөе гэж ирхэн хоошоо байдаг. Аврал гэж яг юу юм бэ гэдгийг бүрэн ойлгоогүй тэдгээр хүмүүс амьдралын асуудлуудад тулахдаа өөрийнхөө амьдралын дуршлагаар л тулдахыг нэн тэргүүн тавьдаг болохоос хизээж тэр хүн бичээсээс тэр гарах арга замыг хайдаггүй. Авралыг бүрэн ойлгоогүй учраас тэр энэ юунаас аврагдсан гэдгийг мэдэхгүй байгаа учраас тэр хүн маш хүнд ачаа үүрч явж байна. Энэ бүгдээр ойлгохын тулд Египтээс гарсан номын 3 дугаар бүлэг дээр хамтдаа очицгоё. Бүгдээр хамт эндээс батлая, харъя. Гурав биш 15 шүү. 15 дугаар бүлэг шүү. Энэ Моше гэгч бидэнтэй л адилхан хүн. Тэр Моше гэдэг хүн энд нэг дууг дуулсан байна. Энэ авралын дуу. Авралын дуу. Тэгээд 15-ын 1-ээс 3-ыг харуул ингэж бичсэн байна. Тэгээд Моше Израилийн хүүгүүд эзэнд энэ дууг дуулжээ гэсэн. Энэ юуны дуу байсан бэхээр нөгөө авралыг ойлгоод аврагдсан гэдгийг мэдсэн хүмүүсийн дуу байсан. Сая бид Магдалины цаг өнгөрсөн яг тэр үеэр бид нар яг аврагдсан хүмүүс миний эзэн, миний аврал болсон эзэн гэж дуулж байгаа яг тэрэн шиг. Тэгээ Моше дуулахдаа юу дуулсан бүгдээр харъя. Моше ганцаараа биш тэр аврагдсан тэр Израилийн ард түмэн гэж, Израилийн хөвгүүд гэж бичсэн байна л да. Ингэж дуулжээ. Эзэндээ би дуулнам. Хүлэг морийг унаачтай далаад хайж үлэмж өргөмжлөлийг өөртөө тэр авчээ. Миний хүч, миний магтуу болсон эзэн минь миний аврал болсон билээ. Та тэр бол миний бурхан. Түүнийг би магтнам. Эцсийн минь бурхан, түүнийг би өргөмжлөнө. Эзэн бол дайчин, түүний нэр эзэн билээ гэсэн. Чааш нь ингээд энэ бүр ингээд үргэлжлээд энэ бүлэг тэр чигээр ингээд дуу байж байгаа. Эзэн өөрийнх нь тэр ард түмнийг Мошег болон тэр Израилийн тэр хүүгүүдийг юунаас аварсан бэ гэдгийг ойлгосон хүмүүсийн дуу байж байгаа. За тэгвэл эндээс бүгдээрээ энэ хүүгүүд юунаас аврагдчихв? Ямараас аврагдсан болоод ингэж дуу зохиоход хүртэл хүрвэ? Тэр дууны эзэн нь яагаад бурхан болчихв? Авраамд эзэн хэлэхдээ чиний ирээдүйн хойч чиний хөвгүүд чинь
Египтийн боолчлол 430 жил боочлогдох болно гэж хэлж ирсэн. За энэ нь юутай холбоотой байсан бэхээр тэр ард түмэн өөрсдөө Бурхны өмнө дуулуургүй амьдрсан учраас өөрсдөө амьдралаа төлөвлөж ямар ч Бурхны гэсэн тийм зүйл тодотгол байхгүйгээр бүх юмаа хүнийхээр хийж хүмүүсийн дунд хүмүүсийг алдаршуулж хүмүүсийн улс орны тэр тэнд байгаа соёлыг алдаршуулж тэнд байгаа хиймэл шүтээнүүдийг нь алдаршуулж өөрсдөө Бурхнаас нүрээ сэтгэлээ буруулж ингэж явсан учраас тэр хүмүүс яасан? Египтийн боолчлолд бүр 430 жил боолчлогдоход хүрсэн байна. Энэ боолчлол ямар боолчлол байсан бэ гэдгийг бүгдээрээ харъя. Нэгдүгээрт тэд маш хүнд ачаад дарамт үржсэн. Та энэ бүгдийг яг өөрийнхөө амьдрал дээр та тулгаж бодоорой. Миний нуруунд дээр маш их ачаа ирэх үед би яадаг вэ? Энэ маш хүнд ачаа дарамттай байсан. Дээрээс нь энд ямар ч эрх чөлөө байгаагүй. Энэ эрх чөлөөг тэд үнэхээр хүсэж ирсэн. Гим нүгэл гэдэг бол хүмүүсийг эрх чөлөөгүй болгодог. Тэрхүү хийж байгаа зүйлс нь өөрөө эргүүлээ тэр хүнийг боолчилдог гэж бичээсэлдэг. Энэ арт түмэн ямар ч өөрсдийн хөдөлмөрөө хийгээд шударгаар үнэлүүлж чаддгүй тийм арт түмэн байсан. Тэд үнэхээр өдөр шөнөгүй тоос зогтдог байсан ч гэсэн тэдний амьдрал дээр шилдэггүй, дээр болдоггүй тийм амьдралаар амьдэрсэн. Энэ нь маш хэцүү байсан. Тэд мөн хоорондоо өнгөрсөн 400 гаруй жилийн туршид өнгөрсөн тэр Бурхны тухай тэд үнэхээр эргэж сандсан ч тэр бүхнийг хийж чадахгүй төрчихсөн. Эзний хаанчлалд эзний тэр өөрийнх нь арт түмний төлөө хийжсэн ажлыг тэд зөвхөн боддог л байсан. Ямар ч үйлдэл хийх боломжгүй байсан. Энэ Израилийн ард түмэн өөр ямар боолчлолд ор байсан бэ гэхээр тэд өөр үндэстэнд буюу Египт гэдэг тэр хаанчлал тэр фараон гэдэг хааны тэр боол байсан байна. Ямар ч их мэдл байхгүй. Нэг ёсондоо нэгэн үндэстний хаан тэдний тэр улс гүрнийг тэр чигээр нь их мэдлээрээ захирч байсан байна. Харин Бурхан руу хандсан хэсэг хөвгүүдийн тэр дуу хоолой Бурханы чихэнд хүрж тэд үнэхээр зүрх сэтгэлдээ Бурханаас цангасан байгааг Бурхан мэдж байгаа учраас хараад тэр нэгэн хүнийг тийшээ илгээж байгаа. Одоо миний арт түмнийг чөлөөлөхөөр юу? Тийм амархан байгаагүй чөлөөлөхөд. Энэ арт түмэн энэ хөвгүүд гим нүгэлд боочлогдоод Египтийн хаанчлал тэр боочлон дорн амьдрна гэдэг бол яг нэг хүнээр ярих юм бол тэр хүн гим нүгэлдээ боолчлуулсан. Энэ гим нүглээс чөлөөлөгдөхийн тулд ямар хэцүү юм болсныг та нар Библиэс бүгдээр харж байна. Бүр тэр фараон гэдэг тэр захирч байгаа тэр дээд тэр ноён оргилд нь сууж байгаа тэр эрх мэдэлтэй нэгэн тэр Бурхны гэж тэр хөвгүүдийн тэр орилон чарлаан гарч байгаа тэр хөвгүүдийг тавихгүй байсан. Тэрийг тавиулах тийм амар биш. Энэ юу хэлж байгааг бол хэрвээ хүн гим нүгэлд хитрхи ингээд гим нүгэлд хүн орох юм бол тийм ч амархан чөлөөлөгддөг юм биш. Аль хэдийн тэр хүний зүрх нь өөрийг нь яллаа зогсохгүй маш их өвдөлттэй хүн болсон. Нэгсэндээ би энэ бол хор тавдраар 4-5 дугаар үедээ орсон ч гэдэг юм уу. 3-4 дугаар үедээ орсон ч гэдэг юм. Имчилгээгүй болсон ч гэдэг юм уу. Хүний зүрх сэтгэлийн өвдөлт гэдэг бол тийм амар биш. Энэ Израилийн хөвгүүдээр юуг төлөвлөсөн бэ гэхээр тэд ямар хэцүү 430 жил тэр боолчлолд байсан бэ гэдгийг л харуулж байгаа. Энэ нь бид нар ч гэсэн гим нүгэлд ор байвал ямар хэцүү болох вэ гэдгийг бид нарт бас харуулж байгаа. Тэгэд бүр 10 ганшхийг Бурхан тэр ард түмэн дээр боолгож байж одоо л нэг юм чөлөөлөгдөж. Одоо л нэг юм чөлөөлөгдөж. Тэр хүн гим нүгэлд орох юм бол тийм ч амархан түүнээс салцдаг биш юм байна. Тэгэхгүй тулд бид эзний өдөр болгон ирж эзэн дотор амардаг. Хэрвээ бид энэ амралтыг эдлэхгүй байх юм бол та өнгөрсөн 7 хоногт ямар ачаатай байсан бэ? Дараагийн 7 хоногт яг үргэлжлүүлээ тэр ачаагаа улам нэмэл цаашаа явна гэсэн үг. Уур, бухимдал, стресс, нөгөө хараалын үгнүүд ихсэн, амнаас их гардаг болно. Тэгээ ингээл явна цаашаага бүр ингээд.
Бид амрахгүй байгаа учраас эзэн дотор. Энэ ард түмэн гим нүглийн боолчлыг харуулж байгаа шүү ах дүү нар. Хүн тэр гим нүгэлд орох юм бол ямар хэцүү болох вэ гэдэг. Тэр яолн, тэр уйлн, тэд ямар ч эрх чөлөө байхгүй. Нөгөө гим нүгэл нь үргэлж тэр хүнийг боолчлоод байгаа учраас эрх чөлөөний агаар тэр хүнд байхгүй. Эрх чөлөө гэдэг тэр ойлголтыг зөвхөн ойлгож л байгаа болохоос яаж хүссэн амцаж чадахгүй хэмжээнд хүрчихсэн баг. Тэгэл түүндээ боолчлуулж байгаа. Тэгэл дахиад түүнийг хийдэг. Үгүй гэж дахиад хийдэг. Яад ийм болцол байгаа гэдгийг бидээсээ харсан. Хүн гимт чанартай. Тийм ч учраас бидэнд аврал хэрэгтэй. Энэ дуу бол үнэхээр 430 жилийн турш эрх чөлөөх хүсэж гим нүглийн боолчлоос чөлөөлөгдөхийг хүссэн тэр ард түмэн мөн гэдгийг энэ дуунаас харж байна. Чин сэтгэлээсээ дуулж байгаа. Эзэн хэн байсан бэ амьдралд нь гэдгийг тэр хүмүүс харсан. Бид бүрэн ойлгох ёстой тухай ярьж байгаа. Аврал гэдгийг бид нар ойлгох ёстой. Аврал. Өглөө хүүхдийн багш нартайгаа суугаад тойрч суугаад за нэг асуулт асууя. Та нар маань аврал яг юунаас бид нар аврагдсан бэ гэж асуулаа. Тэгээд тэд нар маань хөөрхөн хариулт өгж ин тэгэл яг л мөн л дөө. Гэхдээ гүнзгий мэдэхгүй байна. Юунаас гэдгийг бүр гүнзгий бүр Библийн яг тэр их сурвалжаас нь гаргаж мэдэхгүй. Хэрвээ бидний энэ бичээсийн мэдлэг, Бурхны үгийн талаарх мэдлэг нэмгэн байх юм бол бид зөвхөн хөөсрөөл яваад идэх хүмүүс бол. Намайг хөгжөөдөг газар байвал би байна. Сэтгэлийн минь хөгжөөж сүнсийг минь гэж баярлуулахгүй бол энд Бурхан байхгүй юм шиг бодож эхэлнэ. Эн чинь юуг харуулж байгааг тэр хүн өсөхгүй шүү дээ. Энэ хүн өсөөд тэр зүйл мүлээ хаяад бүр өнгөрөөд дараагийн бүр дагалдуулт гэж бүр аль хэдийн явах хэрэгтэй байхгүй. Гэтэл зүгээр сэтгэлдээ л бодоод намайг л хөгжүүлж ил байвал би л нэг гоё болж ил байвал гэдэг энэ зүйл тэр хүнийг ямар олон жил боолчилж байгаа вэ? Энэ бол хуурамч ойлголт шүү дээ. Сүнсний өсөлт гэдэг бол том юм болоод явахыг хэлж байгаа. Араасаа дагуулад хүмүүсийг дагуулаа явахыг хэлж байгаа. Хэрвээ энэ хүн энэ авралын талаар бүрэн ойлгох юм бол хэн болж хөрөх вэ гэхээр Бурхны гэр бүлийн нөлөөтэй хүн болж эхэлнэ. Энэ гурван зүйл ийм хоорондоо холбоотой. Нэгдүгээр тэр хамгийн том шийдвэр энэ авралын тухай шийдвэр. Хоёрдугаарт нь энэ авралынхаа талаар би бүрэн ойлголтыг авах ёстой. Гуравдугаарт нь энэ хүн Бурхны гэр бүлд маш нөлөөтэй хүн бол. Маш нөлөөтэй хүн болж хөрнө. Ийм шин харилцаанд орж байгаа тэр хүн. Хамгийн том шийдвэр шүү дээ. Христийг аврагчаа болон хүлээн авахд тэр хүн диаволын гэр бүлээс Бурхны гэр бүл рүү шилждэг. Тэгээ Бурхны хүүхдүүд болж байгаа. Тэр диавол нь ямар юм бэ гэхээр тэр бол биднийг өөрсдийгөө сүнслэг нөлөөнд байлгадаг муу ёрын хүч байж байгаа. Хүний гим нүглийг хараад диаволын шинж тэмдгийг тэр хүний хийж байгаа гим нүглээс харж болно. Энэ диавол ийм юм байна, ийм шинж төрхтэй юм байна. Нүдэнд харагддаггүй боловч яах нь вэ? Тэр хүний амьдралд ингэж нөлөөлдөг юм байна гэдгийг харж болно. Яаж тэр диаволын юг яаж олж харж болох вэ гэхээр хүний амьдралын сул дорой байдлуудыг хараад та диавол хүний амьдралд яаж нөлөөлдгийг тэндээс харж болно. Хагарал, мэтгэлцэн, уйлаан, үл ойлголцол, өөрийгөө буруутгах, яллах тийм ээ. Тэгээд нөгөө ерөөлгүй амьдралууд хичнээн зүтгэсэн ч нөгөө амьдрал байдгаараа уламл сэтгэл зүрхээрээ цуцсан, оюун санаагаараа ядарсан тийм байдал. Ийм хүний амьдрал ийм сул дорой энэ байдлуудаар дамжуулж бид нар диавол хүний амьдралд яаж нөлөөлж амьдрдаг юм бэ гэдгийг харж болно гэсэн. Ийм нөлөөнд байгаа хүнд бол сэтгэл зүрхийг нь хангах юу ч байдаггүй учраас
тэр хүмүүс ямар нэгэн зориг, ямар нэгэн амьдралын утга учирыг бий болгох гэж хөөцөлдөж явдаг хүмүүс болдог. Харин бид Есүс Христийг хүлээж авч аврагч, авралыг бид нар яг хүлээж авсны дараа бид юу болсон юм бэ гэдгийг бүрэн ойлгохын тулд дараах хэдэн зүйлийг хэлж өгье. Нэгдүгээр та юу бүрэн ойлгосон байх ёстой вэ гэхээр аврал гэж юу юм бэ гэхээр та хариулна. Мөнхөд орших амьдралын зорилготой болсон. Би өмнө нь Есүсийг хүлээж аваагүй байхад бол надад мөнхөд гэдэг үг ерөөсөй байгаагүй. Мөнх амьдрал гэдэг ойлголт байгаагүй. Харин Есүсийг хүлээж авсны дараа би мөнхөд орших амьдралын зорилготой болсон гэдгээ энэ авралтай холбож ойлгох ёстой. Хоёрдугаарт нь би Есүсийг хүлээж авч би авралыг хүлээж авсны дараа би мөнхөд амьдрах газартай болсон. Мөнхөд амьдрах газартай. Газар бол эрх чөлөөний илэрхийлэл байдаг. Эрх чөлөө бол газартайгаар цуг олгогдох ёстой. Хэрвээ 0.7 аваагүй хүмүүс бол та бол эрх чөлөөгүй хүн гэсэн үг. Хэрвээ та 0.7 авцсан байгаа хүн байгаа бол та тэр газар дээр freedom, эрх чөлөө гэж орлох эрхтэй хүн болсон байна. Гарын нэрүүлээд яах вэ? Хинг нь аваагүй хаа та. Би ч гэсэн аваагүй. Америкийн нэгдсэн улсад яагаад тэр газрын эдлэн дээр тэр буутай байхыг зөвшөөрсөн бэ гэхээр энэ газартай холбоотой байхгүй юу? Энэ миний эдлэн газар хэн нэгэн зөвшөөрлгүйгээр нэг алхах юм бол би дохио гэж буутах эрхийг нь хуулиар өчгсөн. Харин олон нийтийн газар буутай явахыг хоригддаг. Харин өөрийнхөө өмчлөлийн газар дээр зэвсэгтэй байхыг зөвшөөрсөн хөлт. Тэгээд тэр газар дээр тэр хүн эрх чөлөөг эдэлж амьдарч байгаа. Бид нар ингээд нийтээр ингээд Монгол улс газар нутгад түүн дээр байгаа иргэн учраас би эрх чөлөөтэй гэхээр их ингээд нийтийн эзэмшил байгаад байдаг. Тэг нийтийн эзэмшил болчиход байдаг. Тэгэхээр миний өөрийн яг тэр өмчил би энийг яа ярьж байгааг бол бид нар хизээч мөхшгүй тэмээ тэр мөнхөд амьдрах тийм газартаа болсон гэдгийг ойлгуулахын тулд та нар иргэний харьяалал энэ газар дээр биш харин тэнгэрт байна гэж хэлсэн байна. Энийг авралтай ойлгож холбож ойлгох ёстой. Гуравдугаарт нь хизээч мөхшгүй алдрын биетэй болсон. Аврал тэр зүйлийг өгч өг. Есүс дагалдагчсан дундаа 3 удаа гарч ирдэг үхснийхаа дараа амьсныхаа хойно. Тэгээд дагалдагч нар ингээд хаалга хідэн давхарч хойжоор ингээд цойжлоод Ромын цэргүүд ирж магадгүй зелотчууд ч гэдэг юм уу тэр эсэргүүн тэр фараон ч гэдэг юм уу тийм садукай ч гэдэг юм уу тэр бүлгийн хүмүүс биднийг бариад авчих واخ гээд бүгдийг цойжлоод ингээд тэр хонголд ороод ингээд нуугддаг ус чимээгүй. Тэгээ Есүс дунд нь гараад ирдэг. Тэгээ хүмүүс нөгөө дагалдагч нь юу вэ сүнсүү юу вэ гэ айгаа сүрдээд ийм байдлага бий болж байгаа. Ерөөсөө тэр хүмүүс тэр юмыг анх удаа харж байгаа. Тэгээ Есүс би сүнс биш гэж хэлдэг. Сүнс бол хизээч ингэж нүдэнд үзэгдэхгүй. Та нар намайг бариад үзгээд. Яг нэг удаа ирчээд явсныхан дараа Томас гэдэг нэгэн дагалдагч нь өө би тийм өгсөн хүн амьдна гэж юм бол байхгүй. Тэ байхгүй. Харин үнэхээр тийм юм бол тэр жадныхан тэр тэ сорив руу би гараа хийж үзчихэж л би итгэнэ гэж Томас ингэ хэлж байхад Есүс дахиж ирдэг. Тэгээ тэрийг сонин бий байгаад. Та нар маань тийм биетэй болно гэж боддоо. Энэ ертөнцийн амьдрал дууссаны дараа тэр бие алдрын бие. Тэр бие вэ штэ. Цоож моожтой тийм хаалан малгар ингээ орж гараал явж идэг бие. Та итгэхгүй л байгаа х та. Яг Томас шиг тийм бие гэж юу хэлсэн чи бодит байх хэвээр. Тэгээ Есүс амилчаа загас идсэн. Тэр тийм сүнслэг тийм гээл юм. Инхээр дүрс харагдаад инхээр баригддаг тийм бий байгаагүй. Тэр бүр ингээ баригдаж ирсэн. Тэгээд тэр загас ицсэн тагалдаг шүү дээ. Тэр хамт талсан. Тэгээд сорин морин бүр ингээ байж байгаа. Тэгээд бүр хорон муруу хийгээ үтсэн чинь бүр юм байжтэй гэд бүр ингээ нөгөө тагалдагч нар бүр ингээ бүр ийм байдал. Есүс энэ биеийг алдрын бие гэж хэлсэн. Та нар ч гэсэн ийм биетэй болно гэж хэлсэн байгаа. Амен. Итгэж гин үү та?
авралын үнц нь энэ дотор босч байгаа. Нүүр мөр өвчлээс сууж байгаа бол бүх санаа зов. Тэ? За яах вэ? Залуу юм чинь жоохон юм бодож болох байх л та. Гэтэ ер нь суугаал байвал яах вэ? Тэг хүлээж аваад харин биднэрт алдрын бие би яг нэг өдөр Есүстэй адилхан болно гэж 1-р Иохан номын 3-р бүлэг дээр хэлсэн баг. Тэр цаг хараахан ирээгүй байна гэж. 4-дүгээрт нь ариун сүнс болон Бурхны үгээр үгийн хүчээр угаагдсан биетэй болж байгаа. Энэ угаагдсан биетэй болсон яаж мэдэх вэ гэхээр өмнө нь хийдэг байсан хамаа намаагүй хийдэг байсан тэр буруу зүйлсийг хийхийг татгалздаг хүн болж эхэлнэ. Оролцохгүй. Би ер нь оролцмооргүй байна. Би ийм ахиж хийхгүй. Би ийм ер нь амьдралаасаа болъё. Би урд нь намайг хөгжөөдөг байсан тэр зүйлс утга учиргүй байсныг би харсан. Би зөндөөл наригд сэнгэлээ. Зөндөөл зугаалжийн тэнүүгээр явлаа. Тэгээд би юу хоцсон? Миний сэтгэл хэвээрэл бай. Харин намайг дүүргэх тэр нэгэн бол амийг өгч чадвартай. Түүний нэрийг Есүс Христ гэдэг гэж тэр хүн хэлэх ёстой болж байна. Амен. Энэ бол тотон яриа. Энэ бол нандин харилцаа. Мөнхөд угаагдсан, ариун сүнсээр болон Бурхны үгийн хүчээр угаагдсан хүн ийм болж эхэлж байгаа. Ингээд түүнд ийм хүн найдаж байгаа хүмүүр түүний цэвэр байдгийн адилаар өөрийгөө өдөр бүр цэвэршүүлдэг тэр хүн байна. Та цэвэршүүлж байгаа юу? Би угаасаа л ийм хүнгээд итгэгч гэж нэр зүгөөд явж байгаа юу? Эсвэл өдөр бүр би өөрийгөө цэвэршүүлж байгаа. Харилцаан дээр, хандлага дээр. Яагаад вэ гэхээр Бурхан бид нар нэг зүйлийг хэлсэн нь та нар аврагдсан гэдгийг мэдхийн тулд бие биенээ хайрлаж гин үгүй юу гэдгийг л харахад болно гэж хэлсэн бид. Амен. Айгүй ингийн. Энэ бүгдийг бид сонсоод тэгвэл цаашид бид яах ёстой юм бэ? Гэр бүлийн үр нөлөөтэй хүн болохын тулд бид нар яах ёстой юм? Хэд хэдэн зүйлийг танд бичээсээс дурдъя. Бид Каин шиг байхсгүй. Каин шиг. Яг тэгвэл Каины өөрийнх нь үйлс нь болохоор ёрын муу байсан. Харин түүний дүү Абелийн үйлс нь зөвхт байсан учраас Каин дүүгээ алсан. Бид ах дүүгээ үзэн яддаг байж болохгүй. Дараа нь ертөнц таныг үзэн ядвал бүү гайх. ертөнц таныг үзэн ядвал бүү гайх. Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс амьд шилжсэн гэдгээ мэддэг. Ах дүүсээ хайрлаж байгаагаа тэр хайраар л би үхлээс амь руу шилжсэн байна гэдгийг бидний зүрх мэддэг гэсэн байна. Тэрнээс нэг юм хий хоосон нэг юм дотроо бодож модоол те ингээл за бурхан байгаа эзэм ингээл залбираал нэг иймэрхүү нэг юм 2-23-ын дунд нэг ийм харилцаагаар бидний зүрх хизээч биднийг та нар үхлээс аврал руу шилжсэн гэдгийг баталж чадахгүй. Харин би бидийг хайрлаж байгаа тэр хайраар дамжуулж л бидний зүрх үхлээс аврал руу шилжсэн гэдгийг батална. Бидний төлөө тэр амиа өгсөн тул үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхаа төлөө амиа өгөх учиртай. Ингэж авралыг би аврал авсан хүн гэдэг нь ингэж харагдаж байгаа. Есүс хайрын тухай хэлсэн чи дайсны хайрл гэдэг анхны тэр үгийг хэлснээс болж хүмүүс бүр ингэж чочирцсон. Яахаараа дайсны хайрладаг. Тэгээ Есүсийн хэлсэн үг нь болохоор хүний энэ ёс журам, ёс суртахуун тэр бүгдээс бүр маш гол давсан зүйлийг шууд хэлж байгаа. Чи дайсны хайрл. Чи нэг хацрыг чи алгадвал нөгөө хацраар тавьж өгмөг энэ үнэхээр агуу сургаалууд. Бид энэ хүртэл төлөвшөх ёстой бол. Энэ хүртэл ийм зүйлсийг ойлгох хэмжээнд хүртэл бид төлөвшөх хэрэгтэй болно гэсэн үг. Яагаад нэг хацраа алгадсан чинь нөгөө хацраа тавьж өг үүний цаар агуу зүйл явж байгаа.
Сүнслэг бүр ингээд. Яг түүнтэй адилхан хэлсэн та нар би Есүс миний төлөө амиа өгсөн юм чи би ч гэсэн ах дүүсийнхээ төлөө амиа өгөх ёстой гэдэг энэ итгэлийн маш том чухал зарчим явж байгаа. Хүн өөрийгөө хуурахгүй байгаасаа гэж хүссэн учраас л энэ зүйлийг хэлж өгч байгаа. Энэ бодит зүйлийг. Тэгээд ах дүүсийнхаа гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал түүний дотор бурхныхаар яахан байх вүлээ гэж хэлж байгаа. Ах дүүсээ хайрлахгүй гэсэн мэтлээ би итгэжгээ яваад байгаа хүмүүс байж болно. Хайрлах тухай бүр ярьж байгаа. Бид үг хэлээр бус харин үйлс үннээр хайрлцгаая. Үүгээр бид үннийх болохоо мэднэ гэсэн. Тэгээ энэ бүхнийг нь зүрх нь хэлж өгөөд өгдөг дотроос нь. Зүрх нь хэлж өгдөг. Зүгээр нэг бодол санаа манаа гарч үг биш. Зүрх нь дотроос нь баталж өгдөг. Чи үнэхээр бурхных болсон гэж. Тийм учраас чи энэ бүгдийг хийж байгаа гэдгийг хэлж өгч байгаа. Үүгээр бид үннийх болохоо мэдж түүний өмнө зүрхээ тайтгаруулах болно гэж. Бидний зүрх тайтгарна гэж байгаа. Зүрх маань биднийг ядлах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан бидний зүрхнээс аваа бөгөөд бүхнийг мэддэгэ гэж хэлсэн байна. Амен. Бидний зүрх биднийг яллаад бид ингээ тавгүйтэй сэтгэл дотроо эвгүй байх үедээ юу бодох ёстой вэ гэхээр энэ зүрхний өвдөлтөөс агуу нэгэн эзэн штэ гэж бодох ёстой. Тэгээ түүнд рүү харна гэсэн үг. Зүрхний өвдөлтөөс тэр зүрхний ялж байгаа тэр байдлаас агуу нэгэн байна гэж бичээс хэлсэн байна. Амен. Та үнэхээр эзэн минь гэ хараарай. Бүхнийг мэддэг юм байна штэ та. Тэгээ эцэст нь хүний зүрх өөрийг нь яллахгүй бол бид Бурхны өмнө зоригтой байж гуйсан болгоноо хүлээж авах болно гэсэн. Учир нь бид түүний тушаалуудыг сахиж түүнд тааламжтайг л үлддэг. Тийм хүүхдүүд нь байна. Түүний нэрэнд итгэж бие хайр гэсэн тушаалыг дуулууртаа дагсан учраас түүнд залбирах зүрхтэй болдог гэсэн. Амен. Өнөөдөр бид нар юу үтсэн бэ гэхээр авралтай холбоотой. Би аврал дотор юу байгаа юм бэ гэдгийг бид нар мэдлээ. Бичээсийн дагуу. Аврал бол зүгээр юм миний амьдрал тохиолддог хөгжилтэй явдлуудтай адилхан тийм зүйл ерөөс огтхон биш юм байна. Аврал бол миний амьдралын баталгаа. Аврал бол миний бүр тэр таатгал маатгал түүнээс ч ил агуу зүйл. Бүх хөрөнгө даатгалсан хүн байгаа бахал та магадгүй. Одоо даатгалтай юм чи санаа зовлтгүй. Түүнээс зүүрлэхийн аргагүй тийм зүйл. Тийм баталгаа. Тийм амийн даатгал. Аврал дотор юу орох тухай бид нар мэдлээ. Яагаад юунаас аврагдсан тухай бид нар мэдлээ. Гим нүгэл тэгж боослуулна гэдэг чинь ямар хэцүү юм бэ? Их чөлөөгүй. Тэр гим нүгэлдээ үргэлж идүүлдэг. Үргэлж тэр гим нүгэлэнд даралдаг. Тийм зүйлээс Бурхан өөрийн цусыг, Есүс өөрийн цусыг зориулж заас урсгаж намайг аварсан байна. Тэр тухай бид нар бас мэдлээ. За, цаг жаах явсан байна. Та нэг зүйлийг хийхгүй хажуу тун руу хараад би таныг хайрладгүй гэж асуух. Тэгэхээр нөгөөдг нь үннээ хэлээрээ та хайрлахгүй байгаа бол хайрлахгүй байгаа гэд. Хайрлаж байгаа гэд хайрладаг. Энэ маш чухал. Яг үүгээр дамжуулж яадаг гинөө бид нэр үхлээс аврал руу шилжсэн гэдгийг бидний зүрх баталдаг гэж хэлсэн. Бүгдээрээ хамт залбирцгаая. Тэнгэрлэг эцэг минь танд баярлалаа, танд талархъя. Өнөөдөр бид нар хамгийн том шийдвэр гаргасан тухай бичээсийн дагуу хуваалцлаа. Тэр агуу шийдвэр дотор бүрэн ойлгох ёстой зүйлс юу байсан тухай бид бас таны үгнээс суралцлаа. Энэ бүгдийг бүрэн ойлгосон хүний амьдрал өр нөлөөтэй байдаг гэдгийг бид бас харлаа. Моше хөвгүүдтэйгээ хамт их чөлөөний тухай, эзний тухай
Үнэхээр боолчлоос чөлөөлөгдсөн тухай дуулж байсан дуунаас бид бас хуваалцлаа. Эзэн минь энд байгаа хүн нэг бүрийн төлөө залбирч байна. Тэд үнэхээр авралт ямар ч эргэлзээгүйгээр зүрхэн дотроос нь батлах таны хүмүүс байх болтугай. Тэгэхийн тулд бие биенээ хайраар хайрладаг. Биендээ бүр амиа өгөхөөс ч буцхааргүй тийм хайрыг та сойрхооч эзэн. Таны тушаалуудыг дуулуурт та биелүүлдэг таны хүмүүс байлгаач. Энэ амьдралын өнгө цус, энэ амьдралын амтнаас илүү зүйлийг амтлах боломжийг та авралаар дамжуулан өгсөн билээ. Эзэн минь одоо энэ цуга таны хүмүүс яг тэр бүгдийг амсаж ертөнц хорвоогийн амт ямар амтгүй байсныг тэд ялгаж харах бол. Эзэн минь тань баярлалаа, тань талархъя. Аминлах чуулганы танд өргөж байна. Энэ бол таны чуулган. Энэ цуга хүмүүс, таны хүүхдүүд. Та өрөөж өгөөрэй. Дуулууртай таны үгийг дагаж бие биенээ хайрлах тушаалыг биелүүлсэн таны хүмүүс байж тэд танаас юу ч гуйсан авах тэр хүмүүс байх болтугай. Энэ бүгдийг бидний эзэн Есүсийн нэрээр өрөөн залбирлаа. Нэгэн дугаар амен. Эзэн алдарч болтугай. Амен. Гайхалтай. Үгийн цаг байлаа. Тэгээд олон зүйлийг ойлгосон байна.